Аймгийн прокурорын газар улсын ерөнхий прокурорын газраас баталсан заавар шалгуур үзүүлэлтийн дагуу ажиллаа хийж гүйцэтгэж үр дүнгээ дотооддод өгнөж цаашид хийж гүйцэтгэх ажлаа чиглэл болгон ажилладаг байна. Иймээс энэ оны 1-р удирлын байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн 280 гаруй гомдлыг хүлээн авч хяналт тавин ажиллажээ. За Орхон аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд хяналт авах чиглэлээр бол 1-р удирлын байдлаар бид бүхэн дүн шинжилгээг хийж үзлээ. За нийтдээ эрүүгийн эрэг үүсгэж ялдагдчихаар 124 эрэг татаж мөрдөн байцаалтай ажиллагаанд бол хяналт тавьж ажилласан. За нийтдээ өнгөрсөн оны үлдэгдэл хэрэгтэй нийлээд тус прокурорын газраас бол 170 хэрэгт мөрдөн байцаалтай ажиллагаанд бол хяналт тавьж ажилласан. Энэ 170 эрэгт бол 188 хүнийг үндсэндээ татаж шалгасан. За энэ 170 эргээс бол 125 буюу 73.5% нь болохоор эрүүгийн хуулийн тусгай анги зас хөнгөн ангиллын гэмтэргүүд байна. За 45 буюу 26.4% нь болохоор хүнд ангиллын хэрэгүүд бол тус одоо ингэж шалгагдсан байна. За ингээд 188 хүнийг ялдагдчихаар татаж шалгаснаас өсвөр насны ялдагдагч 11 буюу 5.8% бол эзэлсэн ийм дүр зурагтай. За ер нь ингээд дүн шинжилгээ хийж байгаа ажилдаа дүгнэлтийгээ үзэхэд өнгөрсөн оны нөхцөл байдлаас бол хүний эрүүл мэнд халдашгүй байдал эсрэг гэмт хэрэг, за хүчндэх гэмт хэрэг, за алдаатай гүйлгээ, гээгдлийн түрэнг завших гэмт хэрэгүүдийг бол өссөн дүнтэй харагдаж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгээс дуртахад. За прокурорын газраас бол энэ 2018-2019 онд бол одоо энэ олонний анхаарал татсан. За байгаль орчны эсрэг гэмтэргүүд, за авилга албан тушаалан гэмтэргүүд, за хүүхэд хохирж байгаа гэмтэргүүдээр бид нар төлхөө анхаарч эдгээр хэрэгүүдийг бол шуурхай шийдвэрлэх ийм чиглэл тавьж одоо ажиллаж ирсэн. Энэ оноо бол үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Мөн энэ оны 1-р удирдалд үлдэгдсэн зөрчлийн хэрэгүүдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 121 хэрэг бүртгэгдсэн байна. Мөн танхаарах зөрчил 102, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчсөн 92 хэрэг бүртгэгджээ. Иймд энэ жил гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулинд бол бас иргэдийг үүргэжүүлж өгсөн байгаа. Энд бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа зөрчлийг мэдсэн хүн бол заавал мэдэгдэх үүрэгтэй гэж оруулж өгсөн. За мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байна гэж мэдэх юм бол хажуу хөрш айл юм уу те. Тухайн сургуулийн нийгмийн ажилтан багийн өрхийн энд чиднэр мэдэх юм бол тухайн байгууллагад цагдаагийн байгууллагад бол мэдэгдэх юм үүрэгтэй байгаа. Ингэснээр бол бас энэ гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээс бол илэрч байгаа юм давуу талтай гэж үзэхээр бас байгаамаа. Энэ зөрчлийн тухайд бол 1600 үйлдэл эсүүлтгүүг бол нэгтгэсэн юм багц хууль болсон гэж ярьжтэй. Энд бол бас зарим гэмт хэргийн шинжтэй байсан хуучин хуулинд 2002 оны хуулинд байсан үйлдэлийг бол зөрчил рүү оруулсан. За зөрчил тооцогдчихсэн зарим үйлдэл эсүүлтгүүл бол гэмт хэрэг тооцсон юм байна. Энд бол нийтийн орон сууцнд оршин суугчдын амгалан тайван байдлыг шөнийн цагаар алдагдуулах гэсэн зөрчил байгаа. Энэ бас бол шинээр орж ирсэн. За энэ бол шөнийн цаг гэдэг маань 22-оос өглөөний 06 цаг хүртэл тооцдог. Гэтэл бол нийтийн оршин сууцсан сууж амарч байгаа хүмүүсийг шөнийн цагаар хажуу айл нь орилоод идэг, тийм ээ, дуу хуурлаад орилоод идэг, нэг бол зодтолтоод идэг, нэг бол подизэнд хүмүүс орилоод идэг. Мөн нийтийн эзэмшлийн гадаах талбай дээр нь орилж шашхараад бусдын амгалан таймуудыг алдагдуулаад идэг. Гэтэл бол 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл бол хүн амрах хэрэгтэй идэг. Гэтэл бол энэ хүний амрах эрхийн зөрчид тайван байдлыг алдагдуулаад ингээд орилж шашхараад идэг, ийм зөрчил байдаг. За шөнийн цагаар бас хаана үүдээ нүдээд идэг, тийм. Энэ бол ингээд зөрчил тооцогдохоор оруулж ирсэн. Шинжлэгдсэн зөрчлийн тухай хуулиар иргэнийг 11-ээс 20,000 нэгж хүртэл, аж ахуйн нэгжийг 5,000 нэгжээс 200,000 нэгж хүртэлх төгрөгөөр тодорхой заалттай байдаг байна. Энэ оны байдлаар тус газар 30 гаруй сая төгрөгийн хохирлтой гомдол бүртгэгдэж 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Мөн энэ онд орон нутагт цахим гэмт хэрэг өсөх магадлал өндөр байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.